Алтчин багштаа баярлалаа. Одоо хамтдаа үргэлжлүүлэн ярианы хэлний хичээлээ хүлээн авч үзье. Бид өмнөх хичээлээрээ цагаан сарын тухай харилцан яриа үзсэн бол өнөөдрийнхээ хичээлээр бид гадаад оюутнууд хятад хэл соёлыг хэрхэн сонирхон судалж байгаа тухай харилцан яриа үзэх болно. Эхлээд харилцан яриагаас хамтдаа сонсцгоё. 娜，你来中国快半年了吧？你不但学了汉语，还认识了很多中国朋友，你快要成中国通了吧？哪里，真不好当，还差得远呢。说实在的，我的汉语还是原来那样。没有呀，我觉得你的汉语比以前好多了，别想那么多。好吧，你还记得吗？刚我来的时候，我说如果每天都让我吃中餐的话，我就会饿死的。现在反而都想吃中餐。是呀，你以后从中国找个帅的老公吧，就可以成中国通了。别开玩笑了，那不说了，我需要上课了，改天再聊吧，拜拜。拜拜。 харилцан яриагаа хамтдаа орчуулж үзье. 娜，你来中国已经1年了吧？你不但学习了汉语，而且还认识了很多中国朋友。你快要成中国通了。Нараа, чи хятад ирээд 1 жил болчихсон биз дээ. Чи хятад хэл сурсан төдийгүй маш олон хятад найзтай болсон шүү дээ. Чи ч удахгүй хятадын тухай нэвтрхий мэддэг болох нь дээ. 哪里，真不好当，还差得远呢。说实在的，我汉语还是原来那样。За хаанаас хаач байсан юм. Тийм ч амархан болохгүй. Яг үнэндээ миний хятад хэл яг л хуучнаараа байгаа. 没有呀，我觉得你的汉语比以前好多了。别想那么多. Үгүй дээ. Миний бодлоор чиний хятад хэл өмнөхөөсөө их сайн болсон. Бити тийм их юм бодоо. 好吧，你还记得吗？刚我来的时候，我说，如果每天都让我吃中餐的话，我就会饿死的。现在反而每天都想吃中餐。За, чи санаж байна уу? Анх би эрэхтэй хийж байсан да. Хэрэг би өдөр бүр хятад хоол идвэл өсөж өгөх байх гэж. Харин одоо эсрэгээрээ өдөр бүр хятад хоол идэхийг хүсдэг болсон. 是啊，你以后从中国找个帅的老公吧，就可以变成中国通了。Тийм үү? Чи тэгвэл хятадаас нэг царайлаг нөхөр олчих. Тэгээд л хятадын тухай нэвтрхий мэддэг болно шүү дээ. 别开玩笑了，那不说了，我需要上课，改天聊吧，拜拜。Бити тоглоод бай. За ярихаа болий. Би хичээлдээ орох ёстой. Тэгж байгаад ярий. Баяртай. Bye. Баяртай. Одоо хамтдаа саяны харилцан ярианд орсон онцлог өгүүлбэрүүд болон үгсийг авч үзье. 来中国已经1年了。来中国已经1年了。 Дээжинд ирээд аль хэдийн 1 жил болсон. Энэ өгүүлбэрт орсон изин л гэсэн үг нь аливаа зүйл болж өнгөрснөөс хойш нэлээд хугацаа өнгөрсөн тохиолдолд ингэж хэлж болох нэ. Дахин нэг жишээ харъя. 学习汉语已经1个学期了. Хятад хэл сурч эхлээд аль хэдийн 1 улирал болчихжээ. Харин үүний эсрэгээр удахгүй болох гэж байгаа зүйлийн тухай ярихдаа 快要 л гэсэн бүтцийг хэрэглэж болох нэ. Жишээг харъя. 快要上课了，你还没有起床呀? Хичээл орлоо штэ. Чи одоо болтол орноосоо босоогүй юм уу? 快要大学毕业了. Удахгүй их сургуулаа төгслөө. Гэх мэтээр ярьж болох нэ. Дараагийн үгийг харъя. 哪里 буюу хаанаас та гэсэн үг байна.
Энэ үгийг ярианы хэлэн тухайн хүнийг хэд үгээлгэн магтсан үед даруух нар хариулт болгон хэрэглэдэг. Жишээг харъя. 你快要乘中国通了。哪里哪里，真不好当，还差得远呢。Ханаста тийм ч амархан болохгүй. 你比赛中得了冠军，好厉害呀。Чи тэмцээнээр шагнал авсан бэ. Ямар мундаг юм бэ. 哪里哪里, Ханаста. Дараагийн үг бол 别开玩笑。别开玩笑. Бити тоглоод бай. Ярианд хэрэглэхдээ 今天老师不来，得病了。别开玩笑，刚刚老师在办公室来的。Өнөөдөр багш ирэхгүй. Өвдчихсэн гэсэн. Бити тоглоод бай. Дөнгөж сая өрөөндөө байсан. Дараагийн өгүүлбэрийг харъя. 明天见，拜拜。拜拜了. Өгүүлбэрт орсон bye bye гэдэг үг нь зөвхөн ярианы хэлэнд хэрэглэгддэг баяртай гэсэн үг юм. Одоо бүгдээрээ өнөөдөр үзсэн хичээлээ баттган дасгал ажиллая. Өгөгдсөн үгсийг зөв дараалалд оруулаарай. 中国通 了 变成 快要 开 别 玩 笑. Одоо хамтдаа хариултыг харцгаая. Тулгаад үзээрэй. 快要变成中国通了。别开玩笑. Дахин нэг дасгал ажиллая. Өгүүлбэрийг тохирох хариутай нь харгалзуулаарай. 你以后从中国找个帅的老公吧。你的汉语比以前好多了。我需要上课，走了。明天见。拜拜，别开玩笑。哪里哪里。Хамтдаа хариултыг харцгаая. Өнөөдөр бид хятад хэл сурч байгаа гадаад оюутнуудын тухай харилцан яриа болон ярианы хэлэн дэх сонирхолтой үгнүүдийг үзлээ. Дараагийн хичээлээр үзэх харилцан яриа маань зогийн газарт үргэлжлэх болно. Ингээд хятад хэлний дунд чатны хичээлийн төрөд өндөрлөж байна. Дараагийн хичээл хүртэл түр баяртай үзэгчдээ. Зайжээ.